сэтгэл зүйтэй холбоотой асуудал гэдэг маань бол тасралтгүй юм процесс юм байна гэдэг. Тэгээ би миний нэг сүүлд одоо суусан сургалтын дээр бол яг өөрийнхөө нэрээр ийм том одоо баг 90 хуудастай дэвтэр нэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ яах ч юм бэ гэхээр хэдэн оны хэдэн сарын аль хэд хүүхд төрсөн юм бэ? Яг ямар жилтэй юм бэ? Ордон нөхөө юм бэ? Гэт ингээд яг тухайн хүн өөрийг ингээд судлаад ингээд яваад эхлэхээр хүн өөрийгөө илүү гүнзгий ойлгож эхэлт юм байна. Яг үүндээ бид нар өөрсдийнхөө талаар маш ерөнхий ойлголттой явж идэв юм байна. Би бол айлын те одоо юу гэдэг нь хоёр дахь хүүхэд би нэг юм багш мэрэгчлээ те. Миний хобби бол яг хөлбөмбөг үзэх хоббитэй те. За гэр бололоод ихнэр хоёр хүүхэдтэйг амьдарч гин гэсэн маш ерөнхий. Гэтэл таны тэр цаана нуугдж байгаа эрдэнэс юу юм бэ гэдэг тийм ил бийж идэггүй. Тэрийг олохын тулд та өөрийгөө судлах юм том одоо номоо дэлгэж байгаатай л адилхан зүйл болж байгаа. Энэ аялал танд их тийм сонирхолтой байх болно. Яагаад гэвэл та алдаатай дутагдaltaй талаа олоод хараад чадах юм бол бусдад хүртэл харилцахад илүү амар болж байгаа хөх те. Би яг энэ дээрээ би бол таныг даа гэж хэлж чадаа. Энэ бол би үнэхээр одоо миний хийж чадах зүйл биш ээ гэдэг. Тэр өөрийнхөө давуу сул талыг хүртэл олоод харчна гэдэг маань бусдад ойлголцоход их амар байж байдаг. Гэтэл одоо найзад нөхөрсөн үнтэйгээ өөрийнхөө талаарх мэдээллийг тийм ээ одоо гол мэдээллийг өгөөгөөсөө болоод зөрчил үүсдэг. Тэгээ тэр зөрчилсөнд дамжсаар яваад нөхөр биш одоо яах нь эргээд одоо бие биентэйгээ их зөрчилдсөн ийм хүмүүс болж хувирах магадaltaй гэж тийм үү. Тийм болохоор ер нь бид нэр ирээдүйг аль болох гэрлэгийн талаас нь харах хэрэгтэй. Тэгээ бидний тарих гэдэг юм чинь бол асар хүчтэй одоо супер компьютер одоогоор бол бидний тарихыг үүсгэх компьютер гарч ирээгүй байгаа тийм үү.